Зя бүгдээрээ сайн байцгаана уу? Академигийн шинэ бичлэгээр уулзцгаая. За өнөөдөр бол би ямар бичлэг хийх вэ гэхээр айлуулах та бүхэнд шинэ жилийн уур амьсгал оруулахыг хичээх болно. Тэгээ би бодсон л доо шинэ жилийн уур амьсгал яагаад том болохоор ингээ орхоо болчихв гэ. Тэгээ бодоод байсан чинь орчин амар чухал юм шиг санагдсан. Одоо юу гэдэг яг Улаанбаатар бидний амьдарч байгаа энэ орчин нөхцөл маань ямар байгаа гэхээр одоо ингээд цас орсон ч гэсэн яг цас орох үед айгүй гоё өдөг ш. Гэхдээ цас орсны дараа ингээд нэг юм цагаан байдлаа хадгалж чадахгүй гэх юм уу одоо нэг юм илүү их нэг жоохон утаандаа болоод ч юм уу тийм ингээд сааралтцсан, харалцсан тэгээ ингээд утаанаасаа болоод ингээ газрууд уг нь гоё сүлд модсаад гэрэл чимэглэл тавилаа ч гэсэн ингээд нэг тийм тэр нь сааралтаад харагдахгүй ингээд будантаад харагдахгүй байгаа болохоор одоо ингээд миний бодлоор орчноосоо болоод нэг шинэ жилийн vibe орохгүй байгаа юм шиг санагдсан. Тэгээ ганцхан энэс болоог бахалтай гэхдээ мэдээж нөлөөтэй болов гэж би бодож байна. Тэгээд би өнөөдөр одоо та бүхнийг бас нэг миний хувьд одоо юу гэдэг шинэ жилийн уур амьсгал оруулдаг юмнууд бол шинэ жилийн дуу, шинэ жилийн кино, за тэгээд багтаа үзчихсэн шинэ жилийн холбогдлолтой юмнууд байдаг. Тийм болохоор би өнөөдөр яг надаа шинэ жилийн юм оруулдаг тэр юмнуудаас цуг үзэх юм бол бас та хэдэд орох юм болов уу гэж бодлоо. Тэгэхээр хэдүүлээ одоо юу яа хамтдаа үзье. Тэгээ өмнөх бичлэгэн дээр намайг хүмүүс амар ядарчиж мадарчиж гэдээсэн. Тэгээд би бол ерөнхийдөө ингээд ямар камер дээр бичлэгэн тэрэндээ жоохон хувраад яваад идэг хүн. Тэгээд одоо өөдөөс ингээд жоохон хурц гэрэл мэрэл өгсөн байгаа тохиолдолд бол ингээд нэг цайрч харагдаад нэг жоохон ядарч мадарч юм шиг харагдчих магадгүй. Дээрээс нь бас ингээд гэрэлний өөдөөс миний тал хүмсэг алуулчихдیں۔ Тэгээ ер нь бол нэг намайг ядарлаа гэдэг комент бичингүүт би нэг ядархаа шууд болохгүй л дээ. Тэ хилэнгүүд чинь тийм учраас нэг тийм жоохон илүү комент юм шиг санагддаг надаа. Ядарлаа, турлаа, таргаллаа, борлоо, цайрлаа гэдэг бол тийм шууд хувирч чадахгүй юм давгдшгүй хүчин зүйлүүд дээр бол шал илүүц комент гэж боддог. Тэгээд тэрийг бол хүнд хилэнгүүд 2 он нэг жоохон төгшил өгөх бах нэг өөр нэмэртэй биш бах мэдээж би амармаар байна. Энэ Бакус өрөөнд дээр өгдөг шиг өөртөө бас амрах тийм ядрах эрхийг өгж байгаа айлуулах амарч байгаарай. Тэгэл завгүй амьдралд заавал бүгдийг амжуулах гэд ядраад байвал бас нэг амар ядарчул ерөн сэрэх гэж зовдөг шүү. Тийм болохоор өөрсдөө бас амрах эрхийг өгж байгаарэ. За ингээд хэдүүлээ бичлэг рүүгээ орцгоё. За ингээд би хамгийн дөрөнд багтаа үзчихсэн энэ бичлэгнүүдээс эхлэе. Энэ Coca-Cola-гийн цагаан бавгаатай бичлэг ягаад ч юм надаа нэг тийм шинэ жилийн юм шиг санагдаад одоо хэдүүлээ үзцгээ 15 жилийн өмнөх бичлэг байгаа байхгүй юу? Энэ яг хөө тухайн үед амар анимашн санагдчихс бараг л жинхэнэ амт шиг. Одоо үзэхэд бол бас яг яаж ч YouTube-д орсон нөгөө нэг чанар нь муу байна л та. Энэ одоо бодсож би яагаад шинжлэх уур амьсгал ороод ирсэн мэдэхгүй та. Тэгэл өвлийг санагдуулчихсан. Coca-Cola-гийн бас нэг энэ аль нь вэ? Энэ 3 жилийн өмнө 13 жилийн өмнө хэн юм шиг. Holidays are coming, holidays are coming, holidays are coming. 'Tis the season, watch out, look around, something's coming, coming to town, coming to your town. Always Coca coming to your town. Something magic in the night, can you see it, shining bright? Ямар урт юм бэ? Ер нь бол юм ингээд нөгөө нэг гоё яваал бүгд уур амьсгалыг авчирчин гэдэг бүр илүү дутуу юмгүй яг л тэр санаа байгаа. Тэгээд энэ минь бол зурагтаар явахаар амар ордог байсан. Тэгээд ер нь кола тэртээ тэргүй хүмүүс амар их уудаг мөртлөө хамгийн их ер нь рекламда мөнгө зарцуулдаг баха тий. Тэгээ ер нь бол шинэ жилийн хамгийн амар уур амьсгалыг бол кола оруулдаг юм шиг надад санагдчихээн. Тэгэнгүүтээ одоо энэ юу гэдэг Америкт бол ялангуяа хамгийн их одоо зар сурчлагаанд мөнгө цацдаг. Гэхдээ энэ Америк хөвчл нөгөө Christmas уу 100 сарда зориулдаг шүү дээ. Тийм манай шинэ жилээс нэг жоохон ялгаа байгаад идэг. Миний хувьд бол одоо жишээ нь яг
тийм христийн шашинтай буюу зулсаар тэмдэглэдэг оронд очиход бол ур амьсгал бүр үнэхээр өөр юм байлээ. Би Сөүлд 2 удаа он гаргаж ирсэн, Токиод 1 удаа гаргаж ирсэн. Токио бол харьцангуй гайгүй. А Солонгос бол арай илүү одоо христийн шашинд илгэрсэн учраас одоо зулс харыг бол өргөн дэлгэр тэмдэглэдэг. Тэгээ ингээ яг нөө Мёндо ингээ худалдааны гудамж өгдөн штэ. Тэрүүгээр явангууд ингээл юм халуун гоё уух юм, халуун вайн өгөөл хүмүүс тарааж мараагаал тэнгүүтээ ингээд Christmas Carol гэж нэрлэдэг штеп ингээ хүмүүс дуулдаг хонх монх зохиол. Яг тийм хүмүүс ингээл гудамжинд сайн дураараа дуулж муугаа тэр урдаа мөнгө авах гэж биш. Зүгээр ингээ уур амьсгал оруулахын тулд амар гоё дуулж муулж байгаа. Тэнгүүч яг тийм орчинд оронгууд хүн чинь амар гоё байд юм билээ. Тэгэхээр яг тухайн яг тэмдэглэдэг газар нь бол яг энэ Christmas-ийн уур амьсгал гэдэг бол амар орд юм бил. Надаа нэг юм байд юм аа. Энийг та нар ихэнх нь үзчихсэн баха. Hallo Papa, ich bin's. Hallo Opa. Ich wollte nur kurz anrufen und dir Bescheid geben. Wir werden es Weihnachten dieses Jahr wieder nicht schaffen. Wir versuchen es nächstes Jahr und dann klappt es ganz bestimmt. Fröhliche Weihnachten, Papa. Bis bald. Fröhliche Weihnachten, Opa. Хүүхдүүд нь ингээ нэг жоохон уцаар минь төрөгчээл жоохон харилцаа холбоогүй л байгаа л. Хонконг. The more I did, the less I cared. The more I missed the love you've shared. If life is a song, somehow it's sad. I don't know the words without your dad. You've been on my mind all the time, and I miss saying you. Home used to be just some walls that I know. But the truth is that home means nothing without you. Wie hätte ich euch denn sonst alle zusammenbringen sollen? Hm? Яа, одоо ингээ юу болдгийг мэддэг мөртлөө үзэх хүрт одоо юу гэдэг нь хоолой зангирч чинь. Тэгээд энэ бол одоо юу гэдэг нь шинжил гэдэг бол миний хувьд гэр бүлийн баяр гэж би өвдөө боддог л те. Яг гэвэл одоо цагаан сар бол яг хамаатан садны баяр шүү дээ. Ингээд гоё худ дургаараа те хамаатан саднараа яваад хэний хүүхэд том болж юу те хэний хүн одоо шинээр гэр бүлтэй болж үгээ үздэг. Тэгээ ийм гоё уламжлалт баяр. Гэхдээ шинжил бол яг нэг өөрийнхөө гэр бүлээр байж он гарах мөчийг хамтдаа тэмдэглэдэг учраас шинжил хоёр яг бас амар гоё гэр бүлийн баяр бол байдаг. Тэгээд одоо өвөө маань юу гэдгийг хүүхдүүд нь тоохгүй, ирэхгүй, бүгд завгүй энэ амьдрал донд нь өөрийгөө нас барсан гэдэг ил захидлыг бүгдээрэнд нь илгээгээд тэгээд ингэж авчирч байгаа. Тэгээ энийг бол үзэхгүй болгонд угаасаа хоолой зангирдаг. Ерөнхий санаа нь бол тэгээд ингээ хайртай хүмүүстэйгээ оройтхоос өмнө тэ баярыг тэмдэглэж байгаарай гэсэн. Тэгээ өнгөрсөн жилийн шилдэг 10 юу гинэ хэдүүлэг гүйлгээд үзчихье. Oh no, so sad. Someone needs a hand. I'm alive! Speak to me, Left. Зүүнэ гэж дуудаж. Merry Christmas. Right up my ass. And my damn friend here is Left. Yeah, he does that when he gets excited. Lovely. What on earth were you doing outside? Oh, goody. It's Vax. Picture a cornfield whiting. Oh, yes. And here's a feast fit for a mitten. Best Christmas ever! This is not just food. This is M&S Christmas food. Яг нөгөө нэг амар анимашн сайтай болохоор шилдэгт орсон юм шиг байна. This year, certainly not preparation, but I found strength to get me through. And now I know where I'm meant to be.
Тэгэл орон зай цаг хугацааг дуулна энэхүү шоу маань миний сэтгэлд юу өрөхийг би таашгүй гэдэг реклам байна. See a paradise. This world that I found is too good to be true. Let 'em say we're crazy. I don't care about that. Put your hand in my hand, baby. Don't ever look back. Rick Astley, never gonna give you up. I have a question. It's about Santa. Uh-oh. What does he have for his Christmas dinner? I think he'd kick off with a charcuterie tree. Charcuterie tree. Тэгээд нэг иймэрхүү юм байна. Тэгээд шинэ жилийн уур амьсгал чи өөр оруулдаг реклам юу гэдэг вүлээ? Таад бас оруулахыг хүсэх юм бол яг өөрсдийнхөө багтаа үзчихсэн тийм шинэ жилийн рекламыг үзээд зэрэг реклам. Дуу мууны талаар бол би угаасаа яриад юм илүү цох. Шинэ жилээр үздэг кино гэвэл юу вэ? Best Christmas movie гэж хайж үзэх үү? Christmas movie. Polar Express-ийг хүмүүс хэлж магадгүй. Би нэг англи киног хайгаад гинэ нэр нь орж ирдгүй. Юу илээ. Keira Knightley тоглолт юм аа. Хуучин нөгөө багада Оросуудын Love Actually шүү дээ. Love Actually надад амар бас яг шинэ жилээр үзэх ёстой кино юм шиг санагддаг. Love Actually бол бас гоё кино. Rick шүү дээ. Энэ ер нь хамгийн алдартай хэсэг шүү дээ. Энэ нөгөө пайз урьж байгаа юу гэдэг. Энийг бас олон хүмүүс үзсэн баха. Одоо энэ хэсэг шүү. Олон хүн турч үзсэн бах гэж бодчих. Болцоондоо эсвэл сайн хүн тэгээд. Энэ бол Walking Dead цувралын гол дүр Rick байна. За Монгол гоё рекламнач юу гэдэг лээ. New Year commercial Mongolia. Pepsi, Rio Tinto. Энэ бас өнгөрсөн жил гарсан. Яг хуучны мэддэг гэх юм уу? Одоо хуучны яг санаанд ордог юм. Яг ингэ бодохоор орж ирэхгүй. Би өдөр нэг Монголыг үз юуных байлаа. Store Pay байлаа. Зөө харин энэ баха. Энийг би нөгөө нэг өдөр яг шинэ жилийн реклам хийж байхад нэг аль тарсан юм биш үү? Тэр ингээд шинэ жилийн дуу шууд ууг амар гоё vibe оруулдаг. Хамт ч гэсэн шинэ оны минь төргий. Зонхон хайр. Энэ нөгөө нэг бэлэг өгдөг хүн ч гэсэн бас бэлэг өгөх хэрэгтэй гэсэн санаа явж байна те. Ер нь бол тийм ер нь хамгийн их хүмүүст ингээл сайн юм их гэл бэлэг өгöd өгдөг хүмүүс өөрсдөө жохоо сооцорчих гээд байдаг шин. Store Pay одоо юу гэдэг түрүүний миний колон дээр ярьсан шиг ингээд юу гэдэг шинэ жилийн реклам хийлээ гэдэг ямар нэгэн байдлаар шинэ жилээр борлуулалт нь ихсгүй ч гэсэн бас ингээд одоо шинэ жилийн яг юм уур амьсгал оруулах ч юм уу юм бас хийсэн юм байна. Тэгээд одоо ерөнхийдөө л бас бэлгэл задлж байгаа юм байлгүй дээ те. Одоо бэлэг өгж гинэ гэдэг санаа л явж байгаа юм шиг байна. За тэгээд ер нь ингээд үзээдээ үйл бол ер нь уг нь үзээд байх бах. Стрим байсан бол би одоо баг цаг маг үзүүл үзэх юм те. Та хэдээс комент авал тийм реклам байдаг шүү гэд гуглж байгаа юм шиг бичлээ. Тэ most nostalgic энэ гэж байгаа. Би өдрөөс хайгаад яг гоё бүр яг nostalgic хүүхд үеийнхээ бас жоохон олоогүй маа. Тэгээ та хэд одоо ингээ гоё баг насндаа үздэг байсан одоо юугаа олж
үзчих гоё vibe оруулаарай л гэж хэлье да. За ингээд бичлэгтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Шинэ оноо ингээд халуун амбүлээрээ одоо яг Монгол оронд маань маш их негатив зүйлнүүд одоо сөрөг зүйлс байна. Асуудал маш их байна. Үнэхээр хинч бухимдахгүй байхын аргагүй хэцүү байна. Тэгээ энэ дээр бас хоёр талтай байдаг. Хүмүүс хоёр багтдаг. Муу юмыг ер нь бол илчилж ийж, ярьж ийж, тэгж ийж одоо юу гэдэг тэрийг одоо эрэг болгох те тэрийг алдааг засах ийм шаардлагатай байдаг. Гэхдээ бас хүн хитрхи их муу юм дээр анхаарах гэдэг. Тэгэхээр энэ хоёрын балансыг хэдүүлээд тааруулаад одоо бас зарим яг моментууд бүх муу юмыг мартаад бас гоё өнгөрсөн ч юм уу эсвэл ирээдүйд төсөөлж байгаа гоё юма бодоод өөрийнхөө хүний бие гэдэг чинь дааврын одоо зохицуулганд бас явж идэг. Муу юм бодоод байвал сөрөг даавар ялгарна гэдэг шиг бас өөртөө юм балансыг тэнцвүүлж байгаарай. Тийм учраас хэцүү байдалтай, хэцүү асуудалтай хүмүүс маш олон байгаа. Би өөрөө ч байна. Гэтэ тэр болгоныгоо бас тодорхой хугацаанд гоё зүйлэр одоо өөрийгөө бас пауз авахулж байгаарэ гэж хэлье. Тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Peace out.